энээр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо аль ёсоор мэдэгдсэн байна. Хөдөлмөрийн үндэсний намын ээлжид хурлаар тус намын дараагаар ажиллаж байсан боргил чөлөөлөлт хүсэлтээ өгч намын дараагад Улсын их хурлын гишүүн Ганбаатарыг санал болгожээ. Ээлжид бус их хурлын төлөөлөгчдийн 98% саналаар хөдөлмөрийн үндэсний намын дараагаар Улсын их хурлын гишүүн Ганбаатар сонгогдсон байна. Намын шинэ дарга ажлын авсан даруйтай хариуцлагын ерөнхий хороог 5 гишүүнтэй намын төв хороог дарга гишүүдийн хамтаар хилцсэн баталжээ. Мөн Улсын их хурлд сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах журмын талаар хилцсэн нь улс төрийн намуудын хувьд анхдагч нь болж байгаамаа. За ингээ хөдөлмөрийн үндэсний намын гол үзүүлэлт баримтлал бол бүрэн хөдөлмөр эрхлэлтийг Монгол оронд бий болгоно. Өнөөдөр ажилгүйд маш их газар авлаа, ядуурл газар авлаа. Хүн нам бол одоо үндсэндээ мөнгө хүлэлтийг таслан зогсоохын төлөө ажиллах болно. Хүн намын гол зүйл бол бүрэн хөдөлмөр эрхтийн бодлогыг бид хэрэгжүүлнэ. Ирэх сонгуульд хөдөлмөрийн үндэсний нам их хурлын 48 тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр болжээ. Мөн орон нутгийн сонгуулийн бүх тойрогт өрсөлдөх болсноо албан ёсоор мэдэгдсэн юм а. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн үндэсний нам 20 аймаг нийслэлийн 9 дөрөвт намын үүрээ байгуулан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. За харин ардчилсан